ганцхан газар зохион байгуулалт хэлцээ мэргэжилтэн их баяр байна. За өнгөрсөн 10 сард манайхаас сумын тухайн жилийн төлөвлөгөөний тоон загварыг орон нутагт хөрвүүлсэн байгаа. За тэр тоон загвартай ажиллахтай холбоотой асуултууд орон нутгаас нэлээдгүй ирсэн. За хамгийн түгээмжлэрсэн асуултууд бол энэ бэлэн зурагдсан байгаа загварыг яаж бэлэн зурагдсан байгаа төлөвлөгөөнийхөө файлыг, шеф файлыг яаж загвар руугаа шууд амар хэлбэр аргаар оруулах вэ гэсэн асуултууд ирсэн. За дээрээс нь мөн автокадаар зурагдсан файлуудыг яаж энэ загвар руугаа хөрвүүлэх вэ гэсэн асуултууд бол нэлээ ирсэн байгаа. За одоо энэ видеогоор бол яаж одоо загвар руугаа бэлэн шеф файл аваад оруулах вэ гэдгийг та бүхэнд үзүүлэх гэж байна. За тэгээд загвар руугаа орё. За юуны түрүүн эхлээд та бүхэн одоо яг энд загвар маань одоо энд харагдаж байна. Яг энэ шиг одоо аймгийнхаа нэрийг төлөвлөгөөнийхөө оныг одоо 2017 гэд одоо энэ дээр жишээлбэл биелэлд оруулах гэж байгаа бол 2016 биелэлт гэд оруулчих болно. За төлөвлөгөө бол 2017 төлөвлөгөө ч гэдэг юм эсвэл аймгийнхаа нэр 2017 гэд биччихэд бол ерөнхийдөө ойлгомжтой болох байгаа. За тэгээд загвар маань ийм үндсэн 6 төрөлтэй энэ дотроо одоо арга хэмжээнүүд нь хуваагдаад хэмнэлэгдээд орсон байгаа. За одоо яг JSR дээр яаж одоо ажиллах вэ? Яаж загвар руугаа шеф файл оруулах вэ гэдгийг үзүүлье. За эхлээд би жишээ болгоод тосгон бусад суурьны газар дотроосоо гэр хорооллын газрын төлөлтийг сонголоо. За ингээд дуудаад оруулаад ирлээ. За одоо энэ жишээл хоосоо юу зурагдаг байгаа. За одоо жишээлбэл энэ дээр жишээ болгоод бэлэн зурагдсан байгаа. Зурагдаад ирсэн байгаа шеф файлыг сонгоё. За би эндээс одоо жишээ нь Төв аймгийн файлыг сонгоё да. Төв аймгийн файлаас энэ бол Төв аймгийн эзэмшүүлэх газрыг өмчлүүлэх гэсэн энэ төлөвлөгөөний арга хэмжээ зурагдсан байна. За энийг бол одоо ингээд сумаасаа одоо зурагдаад ингээд бэлээ хүрээд ирчлээ гэж бодъё. За тэгэхээр энийг шууд загвар руугаа хуулж оруулахыг одоо та бүхэнд үзүүлэх гэдэг нь гэсэн үг шүү дээ. За эхний алхам бол загвараа засварлах боломжтой болох хэрэгтэй. Start edit хийн гэсэн үг. Start edit хийгээд за одоо ингэхлээр create feature гэсэн энэ сонхон дээр одоо ингээд сонголтуудтайгаа ингээд гараад ирэх хэрэгтэй. За дараа нь мэдээж нөгөө оруулах гэж байгаа загвараа гинэ сумынхаа төлөвлөгөөг сонгоно. Одоо жишээлбэл нэг сумын төлөвлөгөө ирчихсэн зурагдаад ирсэн байна гэж үзье л да. За тэгээ ингээ ороод ирсэн байна. За эхний алхам бол одоо хоёулангийн дуудчихлаа. За дараа нь start edit хийсэн засварлах боломжтой болгосон гэр хорооллын газрын төлөвлөлт дээрээ start edit хийн гэсэн. За дараагийн алхам болохоор оруулах файлаа бол идэвхжүүлнэ. Оруулах шеф файлаа. Одоо энэ бол жишээлбэл зурагдаад ирсэн байна гэсэн үг. Түрүүний хэлхээ марцсан. Хэрвээ AutoCAD дээр зурагдаад ирсэн бол тэрийг ArcGIS руу хөрвүүлж оруулаад шеф файл болгоод яг шеф файл болсон тохиолдолд одоо энэ яг энэ шиг хийгээд оруулчих болно гэсэн үг. За ингээд идэвхжүүлээд энэ бол маш энгийн хэлбэрхэн байгаа. Маусныхаа баруун тавчийг дараад copy гэдэг сонголт гарч ирнэ. Идэвхжүүллээ copy хийгдлээ. За одоо сая copy хийсэн. Эргээд paste гэдээ арчна. Ингээд paste гэдэг ахлаар paste гэсэн юм цонх нэгдэж байна. Эндээс одоо жишээлбэл яг аль руу нь хоолж оруулах вэ гэдгийг сонгоод оруулаад өгсөн гэсэн үг дэд төрлүүдээс. За энэ нь бол мэдээж одоо эзэмсэж байгаа газрыг нь өмчлүүлэх гэсэн арга хэмжээ учраас энийг сонгоод өгчин. Тэгээд окей. За ингээд ороод ирлээ. За ийм хэлбэрхэн аргаар одоо оруулах боломжтой байх нэ. Энэ бол зурсноос бол хамаагүй хурдан байгаа. Бэлэн шеф файлуудыг ингээд оруулчихна гэсэн үг. За одоо ингэж оруулаад мэдээж хадгална те. Save хийгээд хадгалчихна гэсэн үг. За дээр нэмэлтээр би та бүхэнд бас нэг юм тайлбарлачи. Энэ хүснэгтэн мэдээлэл дотроос нь ойлгохдохгүй зүйл байгаад асуугаад байсан. За нийтлэг биетийн үйл давтагдах тодорхойлогч гэх мэт ийм багнууд байгаад байгаа. Эднэр бол ерөнхийдөө за энэ баг нь байна.
За нэгдүгээрт. За хоёрдугаарт нь хаашаа явахлаар мэдээний их огноо гэсэн ийм багнуу. Энэ багнаас түрүү миний хэлдэг баг нь болон энэ багнаас хооших бүх багнуудыг бол заавал бүглэх албагүй. Энэ бол мэдээллийн метадата буюу метадата өгөгдлийн хэсгийг агуулсан ийм хэсэг байгаа. Мэдээллийн сан үүсгэхэд хэрэглэгдэх. Тэгэхээр энийг бол бүглэхгүй орхичин. За бусд багнууд нь бол газрын хэлцээгээд зэрэг зүүн газрын 2013 оны А140 тогтоолоор батлагдсан сумын тухайн жилийн төлөвлөгөөний зураг мэдээлэл боловсруулах заавар гэсэн зааврын дагуу үүсгэгдсэн байгаа атрибут багнууд байгаа. Тэгэхээр энэ бол өмнө та бүхэн бүгэлжсэн учраас яаж бүглэх вэ мэдж байгаа. За одоо битийн код гэдэг одоо энэ жишээлбэл юу байх вэ гэхлээр 2012 онд гарсан том газар зохион байгуулалтын төлөвлөгөөний том жижиг дунд масштабын таних тэмдгийн стандарт гэж гарсан байгаа. Тэр стандарт дээр одоо төлөвлөлтийн арга хэмжээ болон кодтай байгаа. Тэр стандарт дээр орсон кодуудыг одоо энэ дээр оруулж өгсөн байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ код бол заавал бүглэх гээд авах албагүй. Гэр бүлийн хэрэгцээний зорилтоор одоо эзэмшиж байгаа газрыг өмчлөх гэсэн энийгээ сонгочиход л энэ код маань өөрөө өөрчлөгдөд ороод байна гэсэн үг. Тэгэхээр энийг заавал бүглэх шаардлагагүй байна. За аж ахуйн нэгж байгууллагын тоо. Энэ болохоор одоо нөгөө А140-ийн дагуу бүх арга хэмжээг энэ базаад оруулчихсан байгаа. Бүх арга хэмжээ нэг атрибуттай байгаа учраас бусад зарим арга хэмжээнд дээр нь байхгүй ийм багнууд ороод ирсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр яг зөвхөн эзэмшүүлэх газрыг өмчлүүлэх гэсэн арга хэмжээтэй холбоотой багнуудыг бүглэнэ гэсэн. За энэ нийтлэг багнууд бол энэ аймгийн код гэх мэт нийтлэг багнууд байгаа. Энийг бол ингээ бүглээд өгч боломжтой. Одоо жишээлбэл энэ дээр Төв аймаг бол Төв аймаг гэдгийг сонгоод одоо энэ дээр код гэсэн мөртлөө одоо нэр харагдаад байгаа. Хэдий ч яг цаад атрибут дээр болохоор Төв гэсэн энэ сонголтыг хийхэд Төв аймгийн код автоматар бүглэгдэж байгаа гэж ойлгож болно. За энийг одоо нэг нэгээр нь ингэж бүглэхгүйгээр field calculator ашиглаад бүглчих боломжтой. Field calculator-аар одоо Төв аймгийн кодыг оруулаад дарахад бүгд бүглэгдчихнэ гэсэн. За тэгээд бусад багнуудыг бол ойлгомжтой. За энэ UM гэсэн одоо энэ багийн нэр дээр жишээлбэл UM гэсэн хоёр хэсэг байна. Энэ бол зүгээр үл мэдэгдэх гэсэн үгийн товчлол. Энийг заавал одоо ямар утгатай юм оруулах юм болоо гэдээ асуугаад байсан. Тэгэхээр энэ бол зөвхөн үл мэдэгдэх гэсэн үгийн товчлол учраас энэ дээр юу ч хамаагүй биччихвол багийн нэрээ гараас шивээд оруулаад өгч болно гэсэн үг. За энэ UM гэсэн энэ дээр мэдээж UM гэдэг нь болохоор текст мэдээж шивж оруулах хэсэг. За 322767 гэсэн ийм утгатай багнууд байгаа. Энэ бол зүгээр тоо оруулнаа л гэсэн санаа. Тэрнээс үл энэ бол ямар нэгэн ач холбогдолтой тоо биш. Зүгээр тоо оруулнаа гэсэн санаагаар энэ тоог оруулсан байгаа. За UM гэдгийг текст оруулнаа гэдээ ойлгочих болно. За тэгээд ингээд багнуудаа бүглөөд бүх арга хэмжээнүүдэд зурглаад нэгдсэн байдлаар аймгийнхаа хэмжээ нэгтгэхэд манай газар руу ирүүлэх юм байна. За гол анхаарах зүйл бол координатын систем заавал тааруулсан байх ёстой. За манай энэ явуулсан загвар маань өөрөө бол VGS 84 буюу газар зүйн солилцол дээр хийгдсэн байна. Тэгэхээр энийг бол одоо аймгийнхаа жишээлбэл UTM рүү хуурахтаа аймгийнхаа харгалзах зоонд нь бүсд нь оруулаад хуурахчих боломжтой. За тэгэхээр энэ дотор байгаа бүх одоо энэ shape file арга хэмжээнүүдийг нэг нэгээр нь одоо ингэж координатыг өөрчлөх шаардлагагүй байгаа. Жишээлбэл хот тосгон бусад суурьны газрыг дотор байгаа энэ арга хэмжээнүүдийн координатын системийг өөрчлөхийн тулд энэ дээр ARC каталог байгаа гэдгийг анхаараа. ARC каталог дээр өөрчлөнө. Хотсон бусад суурьны газар дээр маусныхаа баруун давчийг дараад properties гэж ороод ингээд x-ээр координатын систем гэдэг энэ дээр нь байгаа. Тэгэхээр эндээс нь өөрснөө сонгоод оруулаад өгчнө гэсэн. UTM-ийг сонгох бол UTM-ээрээ, VGS бол VGS-ээрээ ингээд оруулаад өгч болно гэсэн. За VGS 84 гэдэг жишээлбэл энэ
эндээс би одоо хавтгайн координатыг сонгож өгье л да. Тэхийн тулд эндээс ингээд сонгочих боломжтой. За зооноор за 180 бол 48 бол 48. Ингээд окей дарахад бол энэ дотор байгаа бүх зурагдсан shape файл арга хэмжээнүүд маань UTM 48 148 руу хувирчлаа гэсэн үг болж таарах нэ. За тэгээд энэ мэтэр одоо та бүхэн орнотгоос одоо мэдхгүй энэ загвартай холбоотой мэдхгүй асуултууд байвал энэ мэтэр видео хийгээд явуулах боломжтой. Гэхдээ бол би яагаад энэ эхлээд одоо яагаад энийг одоо оруулж байгаа вэ гэхлээр хамгийн олон ирсэн аймагудаас олон асуусан юм асуулт учраас оруулж байна. За хэрвээ одоо бас мэдхгүй байгаа асуултууд байвал над руу явуулах юм бол хамгийн олон давтамжтайгаар асуугдсан асуултуудыг бол энэ маягаар ингээд тайлбарлаад өгөх боломжтой шүү. За тэгээ анхаарал тавьсан баярлалаа.